Улаанбаатарт хүмүүс их ингэж өлсөж байгаа юм чинь. Хөдөө бол хүмүүс үнэхээр эзнийг эрен өлсөж сангаж бүр гамдаж байгаа бид нар. Хүн их өлсөж ирэхээр тамиргүй болдсон шүү дээ. Тамирдаж унж байгаа. Өнөөдөр бид нар ч гэсэндээ бидэрт хоол хэрэгтэй. Тэр бурхан өнөөдөр өөрийнхөө хүмүүсийг агуу нэгүслээрээ хооллохыг хүсэж байна. Хоолыг өгөхийг хүсэж байна. Та сайн хоолыг таньж чадах уу? Таньж чадна шүү бид нар. Тийм биз дээ. Бид нар хонсон хоолыг шинэ хоолноос нь салгаж чадна. Бид нар хонсон хоолнд дургүй. Бид нар шинэ хоолнд дуртай, бас шинэ тэжээлтэй хоолнд дуртай. Бид нар тэр хоол маань эрдэс баялгаар дүүрэн байхад бид нар дуртай байдаг. Энэ хоол миний биед хэрэгтэй гэж бодоод бид нар иддэг ба. Яг нь бид нар заримдаа тийм үе байдаг. Юу идэж байгаагаа мэдэхгүй иддэг үе бий. Болсон болоогүй юу ч хамаагүй хамж иддэг үе биднэрт бий. Гэтэ бид нар ухаан суугаад ирэхээр урт насалж удаан заргаж бие маань эрүүл байхын тулд бид нар хоолоо сонгож эхэлдэг. Тэгэхээр өнөөдөр бурхан бидэнд хоол өгөхийг хүсэж байна. Бид нар тэр хоолыг нь яг түүнээс ирсэн чанартай сайн хоол. Харанхуй гэтлэн давах хүчийг өгч чадах хоол гэж бид нар таних ёстой. Түс ярьж байгаа бүхэн хоол биш. Хийсэн хоол болгон сайхан ч биш. Хийсэн хоол болгон бидний биед ашигтай ч юм биш. Бид нар хараад тийм учраас сонгож авдаг. А бид нар биеэ сүйтгэе гэвэл хаашаа ороод юу ийдсэн юуны хамаагүй. Хулганы махаар хийсэн байна уу, муураа алаад хийсэн хамаахгүй. Харин бид нар тэгдэггүйтэй нэгэн адил. Өнөөдөр бид нар долгион барина гэдэг нь бид нар чанартай сүнслэг хоолыг идэх тухай. Энэ нь та сүнсээр амар өндөр хөгжихөөсөө илүү эрх үеийн төгсгөл чинь бидний амьдарч байгаа газар минь учраас бид нар тэр төгсгөлийг даван туулах хүчийг авах хэрэгтэй байхгүй юу? Бид нар тэр хүчийг авах хэрэгтэй. Бид нар бүр хангалттайгаар тэр хүчийг нөөцлж авсан байх хэрэгтэй. Тийм болохоор өнөөдөр бурхан биднээсийг хооллохыг хүсэж байна. Та нар хэрэг сандаг бол Библиэлд Илия агуу байлдааныг хийгээд иш үзүүлэгч нарыг бүгдийг хаалаад тэгсэн чинь дараа нь яадаг гэхээр Избил хатан түүнийг ална гэдэг. Оо би Илияг зүгээр алаа ич. Тэр иш үзүүлэгч нарыг яаж алсан тэр шиг алъя. Илия бол ганцхан хүн. Дор нь алаа ич. Тэгээд Илия маш их айгаад зүгтаадаг тийм ээ. Зүгтаагаад явж байхдаа нөгөө чи ядраад гашны хажууд өвдөд ихэд хүсэмжлэн эзнээс гуйдаг. Нөгөө бурхан минь одоо болоо. Одоо намайг аваач. Би хүмээр байна гэж. Тэгэхэд харин Тэнгэр элч хурж ирээд түүнд юу гэж хэлэх. Бас Илия. Чамд туулах зам байна. Хоол ид. Эхлээд тэнгэрж ав. Тэгээд чи эзний уул руу алах. Яагаад гэвэл эзэн чамд тэнд уулзалтыг бэлдсэн маа гэж. Өнөөдөр бид нар ядарсан байж болно. Өнөөдөр бид нар тэртээ сольдсон байгаа. Энэ нууц биш. Өнөөдөр бид нар бүгдээрээ тулцсан байгаа. Энэ нууц биш. Ерөөсөө бид нар бүгд нэг юм тулцсан байхгүй бүр ерөөсөө биш болцсон. Энийг бүр дөнгөж шинээр итгэсэн хүн хүртэл мэдэрж байгаа юм. Энийг л биш ээ. Нэг л тулчаад байна. Нэг л ингэж болоо гэж үдээ. Энэ нэг л илүү юм байх ёстой. Тэгээ би хүрэх гэхээр би чадахгүй байна. Би бүр ядраад байна. Би бүр сэлтцсэн байна. Би бүр цуцсан байна. Сүм чуулганаараа цуцсан, сүм чуулганаараа тулцсан байгаа байхгүй юу? Бид нар яг л үхэх хүсэмжлээд хэвдэж байгаа тэр иш үзүүлэгч шиг болцсон гэсэн. Тэр энд бид нар өөрсдөө буруутгах хэрэггүй. Одоо буруутгал ерөөсөө хэрэггүй. Тэгсэн өнгөрсөн тэр намайг тэгсэн чинь би юм болсон. Тэр сүмд очисон чинь тэр намайг тэгсэн. Тэнч тэдний үеийн шарах, тэдэн оны шарах, тэрний шарах. Тэрэндээ болно шээ. Бид нар зүгээр тулцсан. Бид нар зүгээр зогссон байхгүй. Тийм учраас бурхан өнөөдөр биднээсээ бас битгий хэвтээдээ. Битгий үхэх хүсэмжил. Илүү хар. Яагаад би чамтай уулзах учраас. Эхлээд энэ хоолыг ид. Тэгээ Тэнгэр яагаад чамд аян би. Чамд туулах зам би надтай туулах. Тэр зам чи хэцүү байх учраас чи тэнхэрсэн байхын тулд миний өгсөн хоолыг идэх ёстой. Өнөөдөр бурхан өөрийнхөө хүмүүстээр ирж хоолоо өгнө. Тийм болохоор Рут номон дээр Наоми гэж эмэгтэй гардаг тийм ээ. Наоми сүнслэг мэдрэмжээрээ Израильд бурхан өөрийнхөө ард түмэн дээр хурж ирээд хоол түгээж байгааг мэдрээд нутгийн зүг явахаар боссон баг. Яг тийм өгүүлбэр байдаг. Рут номон дээр. Бид нарт тэр мэдрэмж байх хэрэгтэй. Аав намайг хоолж байгаа юм байна. Тэр хоолоо өгж байгаа юм байна. Бид нар энэ цуглалтуудыг хийхдээ бас хэрэндээ л их зориг гаргадаг шүү дээ. Ер нь бол хэрэндээ л зохих хэмжээний зориулалтуудыг гаргадаг бөгөөд бид нар энийг хийснээрээ бас зохих хэмжээний хохирлуудыг амсдаг байна. Гэсэн ч гэсэн энийг бид нар эзэн өөрийнхөө ариун хүмүүсийг хооллож байгаа хоол гэж итгэдэг учраас бид нар энэнд нь оролцож байгааг хүсдэг.
намайг ч хооллож байгаа хоол, таныг ч хооллож байгаа хоол байхгүй юм чинь. Зүгээр л нэг байдаг цуглаан ерөөсөө биш. Зүгээр л нэг байдаг юм биш. Хүмүүс асуудаг байхгүй. Зүгээр ингэж яхаар зүгээр цуглаан байгуулчаач гэдэг. Би зүгээр цуглаан байдаг, би зүгээр компани байгуулж үзээгүй. Би цуглаан байгуулагддаггүй гэж итгэдэг. Цуглаан төрдөг гэж итгэдэг. Гэхдээ эцсийн бүлэгт яг нэг удаач болов тийм ээ. Бурхан өөрөө төрүүлэгдээд тэрийгээ. Би гаргаж ирэх биш. Ядах юм байхгүй ерөөсөө угаасаа. Ганц ашиглаа. Хүмүүс хурж ирнэ. Би ерөөсөө хүн ирэхгүй. Нөхөр үтээр Есүс итгэсэн цагаас хойш нэг ямиг ухтал ухаарсан. Үнэхээр хинээрч дутаж үзээгүй байхгүй. Яана яах вэ? Яйдээ хитэн хүн цуглуулахаас хөгшөө. Баг чи яваач ali ир хүн байна яваа нэг хитэн хүн хайгаач. Хизээж тэрэж үзээгүй. Энэ зүгээр мэдхгүй зүгээр хүмүүс ирээд байдаг. Манай гэрт ч ирж л байдаг. Хаа байгаагаа тэр ирж л байдаг. Тэгэхээр тэр тухай яриа ерөөсөө биш. Сүм тарих байгууллага тухай биш. Тэр зөвхөн эзэн өөрөө тэрийг өөрөөр загтах юм. Харин энэ семинарууд энэ бол хоолч нөхгүй. Тийм учраас энэ зүгээр хичээл биш. Тэгэхээр пастор ч гэсэн тэгж би хичээл заагаагүй. Би та нарт семинар чигээгүй. Энэ хоол. Бидний өмнө ирж яваад тэр үеийг даван туулахад та хэвтэрс хэрэгтэй хоол. Бурхан гэхдээ хооллохдоо 2 цагийн хоол өгдөг юм шүү дээ. Бурхан бидэнд 2 цаг алхаад цаана нь 20 цаг алхсан ч байх нөөцтэй хоолыг бидэнд өгдөг. Тийм л учраас бид нар хүмүүсийг ирээч, энд суугаач, сонсооч. Ямар сүм байх нь хамаагүй. Зүгээр ирээ суу, тэнкэр. Та хэвтэр энэ хоолыг эзснээрээ тэнкрээд цаашаа замаа үргэлжлүүлэх боломжтой болж байгаа байхгүй. Өнөөдөр тийм цаг үе. Тэгэхээр бид нар Наоми шиг байж. Наоми зөвхөн идэх хоолны тухай бодоогүй л байгаа. Эзэн өөрийнхөө хүмүүстээр айлчлан ирж хоол түгээж байгааг тэр эмэгтэй мэдсэн учраас бүхий л гарц хохирлоо эс тооцоо за ямар ч байсан би явъя. Нутг руугаа явъя. Онцгой сонголт байсан учраас хоёр бэрэн хүртэл сонгох хэрэгтэй болсон шүү дээ. Тэгээ нэгэн түүнд үхэх газар чинь би үхье, амьдрах газар чинь би амьдрий. Түүнийг дагаад явсан маа. Рут хэрвээ тэгж шийдэг бол хизээч агуу аврагчийг төрүүлэх гинжин дотор орохгүй байсан. Хаа нэгтээ Рут гэж мэдчихгүй Библи дотор орохчгүй. Тэр эмэгтэй өөрийн мэдлэг Бурхны асар том төлөвлөгөөр тэгж авсан байхгүй юу? Наомиг дагна гэж гаргасан шийдвэрээрээ. Бид нар дээр ярьжсэн шүү дээ. Хувь тавилан, та өдөр хувь тавилантай хүмүүс. Бид нар бүгд Бурхан дотор өөрөөрийн хийж гүйцэтгэх хувь тавилантай. Тэрнлөө ордог нэг арга бол хувь тавиланд мэддэг хүмүүстэй холбогдох. Тэгээ тэр хүмүүсээр дамжуулаад өөрийнхөө хувь тавиланд орох. Бид нар хүнийг дагахгүйгээр юм боломжгүй байхгүй юу? Бид нар яла хүн дагахгүй байсан ч юм дагаад бүр гашилсан одоо зүгээр Бурханыгаа дагая. Бурхан бидний хүнээр л дагуулна ш. Би чамайг хайрын уяагаар хүний оосроо дагуулах болно гэж тэр хэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр биднэрт дагуулсан явагчнаар хэрэгтэй л байгаа байхгүй. Яатагч байсан. Хүссэн ч хүссэн ч. Харин бид нар хэнийг дагж байгаа вэ гэдгийг л мэдэх хэрэгтэй. Энэ хүн Бурханыг дагж байгаа нь үгүй юу? Энэ хүн бол гарцаагүй Бурханы шигт явж байгаа хүн мөн байна. Энэ хүн гарцаагүй хувь тавилангийн ойлголтын дотор алхаж байгаа хүн мөн байна. Энэ хүн гарцаагүй өөрөө Бурхантай амьдрдаг юм байна. Тийм болохоор энэнийг даган явхад Бурхан надад өөрийгөө илчилсэн гарцаагүй, би зөв долгион дотор байх нь гарцаагүй. Гэхдээ бид нар ингэж боддог болмоор байгаа байхгүй одоо. Хэнийг ч хамаагүй дагаад Бурхан минь надад энэ Бурхан хүнд хүнийг өгнө. Чөтгөрч бас бидний зам дээр хин нэгнийг тавьж чаддаг шүү. Тэгэхээр бид нар өнөөдөр эрүүл байх хэрэгтэй байхгүй яг Петрийн хэлбэг ой эрүүл бай санар соргог бай эцсийн цагийн мөн чанар бол эрүүл байх бас санар соргог байх урд алхаж байгаа хүмүүсээ таньдаг байх хэрэг урд алхаж байгаа хүнээ танихгүй бол Бурхан бидэнд өөрийгөө мэдүүлэх ямар хэрэг байгаа юм Бурхан бидэнд хэлж байгаа шүү дээ намайг дааг намайг таних шаардлагагүй намайг Бурхандаа л мэдчихдэг даг харин тэр тэгдэггүй чи намайг тань. Бүхий л арга замаараа намайг тань. Тэгвэл чи намайг дагахад амархан болох болно. Тийм учраас бид нар таньсан, дагахад амархан сүнслэг удирдагч нар, сүнслэг эцгүүд миний зам дээр үнэхээр бууж ирээсэй гэж бид нар гуйх ёстой шүү дээ. Тэгээ бид нар сүнслэг хүүхдүүдийг төрүүлэх ёстой шүү дээ. Энэ бидний хаанчлал дотор хийх ажил мэн байхгүй юу? За, Лук намын 14 дугаар бүлэг.
Төмөр нээцгээе. Энд чинь нэгэн хаан агуу найр бэлдсэн тухай байгаа. Лук номын 14-р бүлэг. Бид нар эзэн өөрийнхөө хүмүүсийг хэрхэн хоололдог тухай ярих гэж байна. Лук номын 14-р бүлэг